she likes to live. Music and wonderful roses. There's so only heart of your ship. Oh, Эрхэм үзэгч та бүхнийхээ орой амгалангаа айлтгаж ретро аккорд нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор үзэгч та бүхний сайн танил эрхэм зочин болох одоо Монгол улсын сангийн сайд болов за мөн Мэдэн самтлагийн ахлагч сайхан нар оролцож байна. Юуны өмнө уран бүтээлчдийнхээ өмнөөс та бүхэнд энэ үчи мэндийг хүргье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн үчи мэнд хүргье. За тэгээд бидний урилгыг хүлээн авч манай үзэгчдэд сайхан аккорд хүргэхээр манай нэвтрүүлэгт бас зочноор орж байгаа хэвдэлтэй юуны өмнө бас баярлж байгаагаа илэрхийлье. Манай нэвтрүүлгийн ер нь эхний асуулт гэдэг юм олон жил болсон гитар хөгжимтэй ер нь яаж учир золгосон тухай асуулт байдаг л та. За баярлалаа. Тэг яг гитар хөгжимтэй за 7 дугаар ангид байхад анх аав маань надад банзан гитар авч өгсөн. Тэгээд ер нь бол миний ээж мэрэгжлийн төгөлдөр хуурч хөгжим бүжгийн том сургуульд олон жил төгөлдөр хуурын багш хийсэн юм байдаг. Тэгээд төгөлдөр хуур надад заах гэж их оролддог. Би жоохон сонсгол муутай, сурах сонирхол багтай ийм хүүхэд байсан. Тэгээд аав маань яг гитар их дарж дуулдаг хүн байсан л та. Тэгээд надад хэлж ирсэн. Үгүй чи ерөөсөө энэ төгөлдөр хуурмор чамд хэрэггүй, чи ямар чирээд яваад байх юм биш. Тэгээд чам шиг юм фон муутай, царай муутай хүн гитар дараа сурчвал ер нь зүгээр ганц нэг нэг мөхтүүд чамаг одоо ийм царай муутай юм чинь тоохгүй шүү дээ. Гитар дарддаг байвал одоо арай л дээр байна энэ тэргээл тэгэл гитар тэгэхээр шууд ч бас гитар яг манад нэг 2-3 жил байсан л да. Би тэгээ нэг айхтар дардггүй өөрөө л дараад идэг байсан. Тийм тэгээд яг 10 жил төгсдгийн одоо 9 10 дугаар ангид тухайн үед одоо Виктор Цойн дуунууд их модонд ороод тэгээ би өөр орос сургуульд сурдаг байсан. Манай бас нэг хэдэн найз нар бандан гитартай их дуулдаг болсон. Тэгээд тэрэн дээр тэрийг одоо анх ячаал кассетэн дээр кассет биччихээд дуунуудыг биччихэл орой ирж аавараа заалгаал. Тэгэл анх одоо гитар дарж исэн. Ер нь бол одоо та нар бас гангийг мэдэх бах. Мэдэн самтлагтай бас нэг хэсэг хамт байсан. Энэ манай нөгөө ангид параллел ангид байсан шүү дээ. Тэгээ айгүйх гитар одоо ерөөсө банзан гитар үүрэл явдаг байсан. Вадим гэдэг бөмбөрчин одоо энэ Madness-ийн тэгээ тэр чи яг манай ангийн хүүхд байхгүй яа Вадим Абрамов гэдэг. Тэгээ ер нь жоохон тэднэрийгээ дагаж жоохон сурсан. Гэхдээ миний бол одоо яг гитар гэх юм бол яг тэр нөхдүүдтэй хамтгийн хэмжээнд ч гэдэг юм уу. Тийм хэмжээнд биш. Тэгээ яг хэдэн дуу сураал тэр үеийн одоо Падисны орцны гэж ярьдаг. Тийм ээ. Тийм хэмжээнд л одоо дарж байгаа. Тэр оюутан болохдоо бол харин яг зорж гитар аваад ингээл тоглодог байсан. Оюутан байхад бол одоо манай нөхдүүд дундуур гитар дардаг хүн байгааг учраас би их модонд ордог байлаа шүү дээ. Сүүлдээ бол тэгэл юм багассан л да. Би бас адилхан тэгэл 10 жилдээ орцсондоо тоглоол, найзуудтайгаа тоглоол, бас ах нарыг харж барилт ганцаар барилцаалгаал. Тэгэл гүйжсэн л да. Тэгээд яг сурсан зарчим бол яг адилхан. Сонирхолтой. Мэдээж тэр үед бол одоо ганц залуучуудын хийх ёстой юм банзан гитар тоглож нийлж сууж дуулах молох тийм юм байсан л та. Тэгэхээр манай сайхнагийн хувьд бол арай өөр. Би Дорн говьд бас нутагт нэг хамт очиж исэн. Манай сайхна ч баг 4-5 дугаар ангиас хойш дуулдаг, хурддаг тийм идэвхтэй хүүхд байсан гэж ярьд юм билээ. Дуу зохиодог одоо баг л 3-4 дугаар ангитал дуу зохиодог байсан гэж ярьд юм билээ. Тэгээ хотын годомж тэргээл Мэдэн самтлагийн уран бүтээл бас манай үзэгчд бол бас сайн мэдж байгаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн эхний аккордыг бас үзэгчдтэй ямар дуу зориулах болоо гэж бодож байна. Би зүгээр яг хөө ингэж л бодсон. Аав маань анхнад гитар авч өгч исэн. Манай аав найзуудтайгаа нийлээ суухаараа нэг дууг байнга дуулдаг, их гоё дуулдаг, гоё дарж дуулдаг байсан. Тэрийг
оролддог юм уу гэж бодож байна. Энэмсгэл хамтлагийн инх өглөө гэж дуу байдаг, сайхан дуу байдаг. тий. Энэ дууг бол миний аав бол ерөөсөө байнга дуулдаг. Тэгээ хүн найзуудтайгаа нийлээд ингээд суухаараа их дуулдаг, их гойж дуулдаг байж. Тэр дууг л эхнийхээ одоо анх одоо гитар заасан багш маань учраас тэр дууг л даргаж дуулах гэж оролдъё. Дуу их муу, дуулахтаа их муу л да. Бэлтгэл энэ тэрийг сайн байх шиг шүү дээ. Гүйгөө бэлтгэл хийж амжаагүй болохоор юм байгаа байхгүй. Бэлтгэл хийсэн бол бүр удаа болно. Гүйгөө яг ер нь цаг зав байхгүй. Гитарч өөрөө юу штэ. Сайхан яг бэлтгэл гэж багтаа бас нэг оролддог байсан болохоор жоохон тоглоод ирвэл ороод байж хамгийн гол нь гар өвдөд айгу юу штэ ерөөсөө энүүхэн төлөөрөөс ганцхан дуу тоглоход л ийм байг юм чинь. Тэгтээ ямар ч байсан хичээнэ. Өнөөдрөөс эхэлж барина гэдэг. Гараа өвдгөө байтал тийм ээ. Харин одоо бол яг жаахан өвдчихл байна. Тийм. Тэгтээ бас нэг хитэн дуу гарч баха. Тийм. Ямар ч юм сайхнаа маань байгаа юм байна. Тэгээд учир нь олдох. Ер нь саяны дуу бол яг бас аавыгаа л их дурсаж бол одоо дууллаа л да. Миний аавын дуу бол үнэхээр гоё дуулдаг байсан, гоё дарддаг байсан гитар. Тэр хэмжээнд бол бас би бол чадахгүй байх шиг байна. Тэгээд нэвтрүүлэг маань өөрөө бас иргэн дурсах аялгау гэсэн утгатай. Тийм ээ. Аккорд гэдэг чинь их гоё үг юм байл нь шүү дээ одоо. Болор сайдын үед бол одоо их олон хэлээр нь талаас нь яавал тэр нийлэмж зохицол энэ төр гэдэг талаасаа бас их
Аккорд ч өөрөө барилт хөгжмийнхаар болохоор нөгөө нэг найруу их шиг гээд явчихдаг юм лээ тий. Окей гэсэн үг л байхгүй. Окей. Тий, нийлж нэг чинь лако гэдэг одоо Франц үг шүү дээ. Тий. Тийм учраас тэр тал дээр л байх шиг байгаа. Ер нь их сайхан хөгжмөлдөө ер нь зугаалгаар энэ төр тий ангаараа энэ төр ингээл явж байхад найз нөхлөөрөө тий нэг машиныхаа ард гитар ачичаал тэгэл нэг голын ирэг дээр энэ төр сууж байхад ер нь их гоё хөгжим. Тий бас хин ч гэсэн бас тоглоо сурчих боломжтой. Төгөлдөр уурвал одоо манай ээж бол одоо над заах гал бүр ядцсан шүү дээ. Нэг юм алин бариулаад ингээд яадаг тий. Тэгээд тэрийг ингээд бариал яадаг. Үнэхээр сурахгүй юм байлээ. Бас хүн чинь нөгөө аавыгаа хараад аав чинь л одоо миний хувьд баатар хүн байлаа шүү дээ. Одоо бүх юм дээр л аавыг дүүрээд ааваасаа салдгүй. Байнга л хамт явж идэг. Ийм л хүүхэд байлаа. Тэгэхээр энэ гитар руугаа арай илүү орсон юм шиг байгаа. Содон хоороолоос урьдчилан төлбөр төлөхөд бэлэн дэлгэх боломжуудыг санал болгосон. Урьдчилан 5% төлөөд байраа захиалсан. Ердөө 5%. Зөвхөн Содон хорооллын захиалагч нарт 8% зээл илүү амар боллоо. Содон хороолол. Өөдлөх айл үүднээсээ Орос чанар Орос хаалгыг танд зориулж байна. Чино Дорс Mongolia компани улс чиг дуу чимээ хүйтэн сэрүүнийг нэвтрүүлэхгүй удаан эдлэгээтэй олон улсын ISO 9001-9002 гэрчилгээтэй өнгө загварын өргөн сонголттой Орос хаалгыг бид худалдаалж суурлуулж өгнө. Буйныг гаргахгүй, бузрыг оруулахгүй чанартай Орос хаалгыг 99-544-9 85-564-19 дугаараар захиалаарай. Чино Дорс Mongolia компани. Содон хоороолоос урьдчилан төлбөр төлөхөд бэлэн дэлгэх боломжуудыг санал болгосон. Урьдчилан 5% төлөөд байраа захиалсан. Ердөө 5%. Зөвхөн Содон хорооллын захиалагч нарт 8% зээл илүү амар боллоо. Содон хороолол. Мон ур хийц төмөр хийцийн үйлдвэр цонхны хаалт төмөр хашаа хайс хашааны хаалга төрөл бүрийн хийц загвартай хүлэмжийг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хям дүнээр үйлдвэрлэж байна. Утасны дугаар 99-77-8 99-12-79 Мон ур хийц төмөр хийцийн үйлдвэр бид чанарыг эрхэмлэн. Содон хоороолоос урьдчилан төлбөр төлөхөд бэлэн дэлгэх боломжуудыг санал болгосон. Урьдчилан 5% төлөөд байраа захиалсан. Ердөө 5%. Зөвхөн Содон хорооллын захиалагч нарт 8% зээл илүү амар боллоо. Содон хороолол. Өөдлөх айл үүднээсээ Орос чанар Орос хаалгыг танд зориулж байна. Чино Дорс Mongolia компани улс чиг дуу чимээ хүйтэн сэрүүнийг нэвтрүүлэхгүй удаан эдлэгээтэй олон улсын ISO 9001-9002 гэрчилгээтэй өнгө загварын өргөн сонголттой Орос хаалгыг бид худалдаалж суурлуулж өгнө. Буйныг гаргахгүй, бузрыг оруулахгүй чанартай Орос хаалгыг 99-544-9 85-564-19 дугаараар захиалаарай. Чино Дорс Mongolia компани. Содон хоороолоос урьдчилан төлбөр төлөхөд бэлэн дэлгэх боломжуудыг санал болгосон. Урьдчилан 5% төлөөд байраа захиалсан. Ердөө 5%. Зөвхөн Содон хорооллын захиалагч нарт 8% зээл илүү амар боллоо. Содон хороолол. Гитар хөгжмийг юутаа зөвлөх вэ гэдэг. Энэ гитарны би бол одоо бас акустик гитар юм байна тэгээд цахилгаан гитар. Тий харин энэ манай сайхнагийн хамтлагийн гитар л да. Тэг би бол одоо барих дараа эвтэх юм байна гэдэг энэ барай суучлаа тий. Ер нь бол нөгөө зангаа хөрөгдгүү гэдэг шиг гитар ч ер нь зангаа хөрөхгүй шүү дээ тийм ээ. Яг л байж гин тий. Тэгэхээр жоохон нервцсэн стрессцсэн үедээ бол гитарын их шиг аялгуу сонсоод өөрөө бас боломжоор дараад ингээд байж ах бол бас сайхан л байдаг л да. Тэг гитарын үед бол яг боломж аягүй ихтэй гэж. Тэгээд хүмүүс сурахад их амархан. Ялангуяа одоо 80-аад 90-ад оныхан бол бүгд гитарчтай байдаг шүү. Тодорхой хэмжээгээр ер нь нэг хоёр аккорд мэдэндээ ямар ч байсан тийм. Захын хүн юу хахад нэг гитар ураал ингээд дуургаа сууждаг. Одоо бас нэг хэсэг байхгүй болоод одоо бас сэргийлж лээ л да. Хүн болгон гэртээ гитар аваад хүүхдүүдээ гитарын дамжаанд явуулаад чинь тий.
Бодомжаар гоё гитар үүрч явж байгаа залуучууд их бай. Залуучууд их бай. Гоё харагддаг тий. Цаанаа нэг тийм дотно харагдаад байдаг байхгүй. Тэр үед яг бэлдэлтийн үед бол би ч бол яг нэг тийм дээр үе хүн биш л дээ. Гэхдээ яг 60 гитар гэж байхад бол ямар ч л байсан айгүй олон сар гуйж байгаад ээж аваараа бол авахгүйч байсан. Тэгээ тэр гитар ч одоо Оросын нэг жоохон бүдүүлэг хийцтэй нэг тийм гитар байсан шүү дээ. Тэгэл одоо хүн болгон янзлаад гоё бодож муудаад ингээ ладуудыг бодоод юм наагаад ингээ тоноглоо тоглодог тий. За тэгээд дараагийн дуу би бас Орос дуу энэ төр гадаад дуу энэ төр явах болов гэж бодоод шүү дээ. За нэг бас л одоо дээр үеийн дуу явах гэж оролтой тийм ээ. Бүгд л мэдэх байх. Манай сайхнаа сайн мэдэх байхаа. Монголчууд бас сайн мэддэг дуу. Комарова ингээд дуу гэдэг шүү дээ. Наа нэг л нэг дуулах гэж оролтой. Манай зочд бас энэ дуу энэ төр зарим усууд зориулдаг шүү дээ. Нэг зориулдаг зориулж болох. Гэхдээ одоо хэд зориулах вэ? Үзэгчдтэй л зориулъя да тийм ээ. Тий. Тэгээ бодё маань эхнэртэй гэчихээр байж байгаа юм чи манай. Эхнэртэй гэчихэр ч одоо арай тохиромжгүй үгтэй дуу байх шиг байна. Тий, Вадим маань нэрээ одоо бид нэр би бол Семен гэж дууддаг байсан. Бас сошиал дээр байгаа юм чинь нэг 50-аад яхад анир бас үүсэх бах. Тий, Орос найзуудтай бас зориулъя. Оросуудтай их нийлдэг байсан. Тий. Недельку до второго я уеду в Комарова, поглядеть отвыкшим глазом на Балтийскую волну и на море буду разом, кораблем и водолазом, сам себя найду в пучине и сейчас им затону. На недельку до второго я уеду в Комарова, сам себя найду в пучине. Если часом затону. На недельку до второго я уеду в Комарова, бросается на дюнах Шереметьевский баркас, и у вас в корейских скалах на общественных началах, если хочешь, заходите, будет личный водолаз. На недельку до второго я уеду Комарова, сам себя в корейских скалах будет личный водолаз. На недельку до второго я уеду в Комарова на воскресной электричке, вам на краешек земли. Водолазы ищут клады, только кладов мне не надо. Это то, что в синем море не тонули корабли. На недельку до второго я уеду в Комарова, сам себя найду в пучине, если часом затону. На недельку до второго я уеду в Комарова, я за то, что в синем море не тонули корабли. За их баярлаа. Ховрын дуу байна. Тэгээ бэлтгэл хийгээгүй зүгээр шууд танаа студид дээр шууд нэг шууд импровизац хийх. Оронгоо бэлтгэл хийдэг усууд их байгаад байгаа шүү дээ, тий. Зурганд ингээд нэвтрүүлгийн зураг явах зуур бэлтгэл хийдэг. Тий яг саяны дууг бол уг нь хүүхэд байхдаа бол айгүй их сонсдог байсан. Одоо тэгээд нэгдүгээр үгнүүдийн ч жоохон бодлоод ах шиг байна. Хоёрдугаар аккордуудаа энэ ч хаяа нэг бодлоод ах шиг байна. Тий. Гэхдээ яг Орос дуунууд юу нэг гоё штэ. Би өөрөө нэг их хоолой хүрдэггүй. Ялангуяа монгол дууд болохоор хоолой их яадаг. Тэгээд Орос дуунууд бол нэг айхтар хоолой шаарддаггүй юм шиг надад санагдаад байдаг штэ. Арай л. Тэгээ энэ 80-аад оны үед л бас энэ Комарова энэ төр их дэлгэрч диско энэ төрт их дуучид дуулж залуучууд бүжгэлдэг байсан те. Тэгээд дараагийн дуу бол бас л их сонин дуу байх болов гэж бодоод байна. Ямар түүх дурсамжтай холбоотой дуу байх бол. За тэгвэл нэг ийм дуу байж болж байна тийм ээ. Юу бид нэр Францд оюутан байсан. Бид нэр гэж одоо энэ Баян зүрх дүүргийн засаг дарга хийгээд байгаа бүр даваа. Тий одоо манай яамны газрын дарга хийж байгаа мөнх баясгалан гэдэг залуу байгаа. Тэгээ Францд оюутан байсан бид нар доктор байранд. Тэгээ айзам хамтлагийн Тамира гэдэг Тамира. Тий. Тий Францд байсан шүү дээ. Одоо ч байгаа бах.
Тийм байгаа одоо хүртэл байна. Тий, тэгээд худж байгаа байх бид нарыг байхад яг тэнд байсан. Тий, тэгээд бид нартэй бас их ирж сакс тоглодог. Тий, тэгээд бид нар чи 17-8-тай. Тэр хүн чинь тэр үед нэг 30 харцсан байсан баха. Сакс тоглоно тий, гитар зааж өгнө, янз бүрийн дуунууд зааж өгнө. Өөрөө ч одоо бас айзам 7 жил болсон. Ийм мундаг бас гитарч юм. Тэгээд нэг дуу зааж өгч ийсэн. Сайн дуул да. Тэгээ яг оролдъё. Би эхлээд айзам энэ төр гэхээр айзам энэ дуу юм болов гэсэн тэгвэл өөр дуу. Айзмын л дуул да ер нь. Айзам их. Би Франц дуу юм болов гэж бодоо. Гэхдээ айзмын л дуу. Гэтэ санах хэрэгтэй баха. Айзмын дууг Францд очиж сурсан юм байна шүү дээ. Тэгсэн. Өөчигдис согтож чадахгүй бол ханаалт нархийн угаарай. Өмнөнийг чин төрүүлж өсгөхдөө ухаан дээж чин аргаруг жаагүй багтай. Өмнөнийг чин төрүүлж өсгөхдөө ухаан дээж чин аргаруг жаагүй багтай. Ээжтэй бүхэлдээ амьдрал зохиож чадахгүй юм бол айлын охиныг орцон үргээд буц. Амьдрал зохиож чадахгүй юм бол айлын охиныг орцон үргээд буц. Саша махталын үгэнд хэвэрхийг баярлаж бие бутоо. Хичнээн өндөрт нэр зүүчин мандавч холдож бусалаарай. Хичнээн өндөр нэр зүүчин мандавч нүдөөс холдож бусалаарай. Хичнээн өндөр нэр зүүчин мандавч нүдөөс холдож бусалаарай. Өнөөдөр чамайг жаргаж залгиж явхад үрдийн чим шиг найз нөхөд толгон байвч өөрөдөж дараадаж завах үед чинь өөрийн чинээжээс үнэн чань олдох бай. Өөрөдөж дараадаж завах үед чинь өөрийн чинээжээс үнэн чань олдох бай. За энэ айзам хоёрын бас гитарч хүрлээгийн дуу тий. Хүрлээгийн дуу. Хүрлээ бас хэд их гоё дуу зохиосон байдгийг. Тэгээд энэ дуу бол одоо бид нар үеийн хэрнээ их сургамжтай үеийн хэдээс ургацсан юм шиг 90-ад оны үе чинь бас л сони үе байсан шүү дээ ер нь те. Энгийн атлаа их амьдралтай их гоё дуу. Нэвтрүүлгээр нэг дуулагдаж байгаагүй дуу. За тэгвэл яг хөө дөрөв би хэлсэн тэр үедээ л одоо тэнд байсан монгол оюутнуудын дунд нэлийн хит болсон дуу байсан. Тийм ч учраас охтууд их санагдах биш нөгөөдгөө дуулаач нөгөө ууж идэж чадахгүйгаа дуулаач гэлдэг. Тэгэхээр айгүй сайн зээжилсэн байна л да тий. Мартахын аргагүй болсон тий. Тэгээд одоо манай нэвтрүүлгээр уг сайхан дурсамж аялалгуу дуу юу явдгийн. Тэгээ янз бүрийн мэрэгжлийн улсууд энэ төр бас ордог. Тэгээ би ажил юутай холбоотой зүйл бас асуухыг хүсдэг л дээ. Тэгээ би бас нэгэнд сангийн сайд гэдэг энэ хүндтэй бөгөөд хариуцлагатай холбоосч байгаа болохоор асууж болох юм бол одоо манай энэ эдийн засгийг хямрал гэдэг байгаа шүү дээ тий. Хэдийгээр гайгүй болд юм бол тэгээд нэр гадаад тэнцлийн тэр гайгүй болж ийн гэсэн одоо сая инфляц 1.7 боллоо гэж байна. Монгол банкны бодлогын хөв сая бас 1.5 нэгжээр буулаа. Энэ тэр одоо манай эдийн засагт хэр одоо эрг нөлөө үзүүлэх юм болоо. Тэг яг ер нь бол он гарсаар бол жаахан эрг дохионууд бол гарч байгаа. Тийм засгийн газраас явуулж байгаа бодлого за гадаадын хөрөнгө оруулагч гадаад талдаа бас нэлээд сайн мессежүүд явж байгаа шүү дээ. Бид нар өнөөдөр төсвийнхөө бодлогыг бол маш зөв болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээ ер нь бол өнөөдрийн яриад байгаа бидний одоо энэ эдийн засгийн хүндрэл эндээс гарах хамгийн том арга бол бид нар эдийн засгаас солонгоруулах, уул уурхаагаас 100% хамааралтай биш болох тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо миний саяны хэлж байгаа төсвийн бодлого маш зөв явах хэрэгтэй. Төсвийн бодлого маань сүүлийн одоо бараг 10-аад жил буруу явж ирлээ. Би одоо энэ ажлыг авснаас хойш энийг зөв болгох гэж бас их оролдлоо. Төсөв оруулахтаа хүртэл одоо хүмүүс их ярьдаг шүү дээ. Зоригтой төсөв орууллаа гэж ярьдаг. Тий, харамсалтай нь одоо яг манай их хурл маань төсөв баталдаг бүрэн эрэхтэй. Тийм учраас одоо сангийн яамнаас оруулсан төсвийг бол бас нэлээд хэмжээгээр өөрчилж баталсан.
Тэгээ энэ маань одоо бас энэ эдийн засгийн хүндрэлтэй үед бол бидэнд бас нэлээд их одоо чөтгөр тушаа болж байгаа. Тийм учраас энэ одоо дараагийн одоо төсвийн тодтоглоо хийхдээ бол маш зөв хийх хэрэгтэй байгаа. Бид бол энэ төсвийн тодтоглыг бол ерөнхийд нь бэлдээд хийж байгаа. Энд бол одоо альва нэгэн улс төрийн хүчин хинж байсан, эсвэл хамтарсан байна уу, энэ байна уу, энийг үргэлжлүүлээд энэ бодлогоо үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Яг тэгэхээр өнөөдөр таасаа хэллээ энэ бодлогын хүү буурлаа гэж ярьж байна. Энэ чи ерөөсөө бид дотооддоо бонд гаргахгүй гэдэг энэ бодлогыг барьсны үндсэн дээр энэ банкуд маань одоо их усүртэй болоод зээл гаргах боломжтой болоод энэ хэмжээгээр одоо бодлогын хүү буурал ингээл явж байна л да. Зөв явах юм бол өнөөдөр Монгол улсын эдийн засаг бол сэрэх бүрэн боломжтой байгаа. Энийг бол зөв явах хэрэгтэй. Өнөөдөр одоо популистуудаа ялгаж салгадаг болох хэрэгтэй. Өнөөдөр одоо юу гэдгийг их хурлын танхим дотор хамгийн их үг хэлж байгаа хүн зөв ярина гэж байхгүй. Энийг бол бас ард түмэн ойлгодог болсон баг гэж бодож ийн нэг үе бол. Ягаад гэвэл энэ маань одоо манай хөгжлийг хойшин татаад байна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэж ярьдаг улсууд байна. Гадныхын хэрэггүй гэж ярьдаг улсууд байна. Би одоо их гадныхын тайртай дуртайтай биш л дээ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс орн гэж байхгүй шүү дээ. Харилцан ашигтай хөрөнгө оруулалт, харилцан ашигтай ажилтдаг ийм зарчим байх хэвээр. Гэтэл манай зарим нэг нөхдүүдийн ярьдгаар бол одоо 100% Монголын талд ашигтай байх юм бол хинж орж ирэхгүй шүү дээ. Аль талдаа ашигтай ийм байдлаар явах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын дээр бол 13 онд гарсан шинэ хуулийн дагуу бол нэлээд сэргэлт гарах ийм зүйл ажиглагдж байгаа. Энэ сонгуулийн үеэр энийгээ битгий одоо нураачаасаа гэж хүсэж байгаа. Ийм популистууд зүүн Европод байсан уу байсан. Анх одоо хуучин социалист орнууд ингээл зах зээлийн эдийн засаг руу шилжлээ шүү дээ. Юу байсан уу? За Солонгос эд хөгжиж явах үед байсан уу? Байсан. Тэгээ одоо Детройт хот гээл Америкийн хот дээр хүртэл байна шүү дээ. Нэг амар популист нөхрийг юугаараа сонгоцсон чинь мэрээрээ сонгоцсон чинь тэгээд тэр хот бол дампуурсан шүү дээ. Ер нь бол тий. Гэх мэтлэнгээр энийг ялгаж салгах те энэ төсвийн бодлого, төсвийн шинжилгээ аягүй зөв хийх хэрэгтэй. Энийг заавал болор хийх албагүй. Энийг хийх чадвартай хүмүүс Монгол зөндөө байгаа. Энэ хүмүүсээ ялгаж салгадаг болох хэрэгтэй гэсэн юм л бодолтой байна да. За их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэг маань одоо их чухал сэдв рүү сая орлоо гэж бодож байна. Яагаад гэвэл эдийн засаг гэдэг бол одоо бүх хүнд хамааралтай. Ялангуяа сүүлийн 2-3 жилийн хувьд бол хит уул уурхайг шүтсэн эдийн засаг руу орсон байснаас үр дагавар нь ингэж гарлаа л да. Яагаад тэгэхээр 12 оны сонгуулийн үеэр одоо бүх улс төрийн намууд уул уурхай дээр суурилсан юм мөрийн хөтөлбөр танилцуулж исэн. За тэгээд ингээд явсан чинь нөгөө уул уурхай чинь нөгөө зэсий чи үн 3 дахин унаад, нүүрсний чи үн 5 дахин унаад ингээд явчихаар эдийн засаг маань ингээд уналтанд орчих. Тэгэхээр одоо бол бид нар мал аж ахуй те манайхчуудад 50 сая малтай айл шүү дээ. Монгол улс чинь энийг эргэлтэнд оруулъя, аялал жуулч те өчнөө олон салбарууд байна шүү дээ. Эднэр лүгөө явж эдийн засгаас солонгоруулах ийм бодлого руу л явах хэрэгтэй. Дараагийн аккорд ямар дуу байх вэ? Яа, дараагийн юу нэг ийм дуу санаанд орж ирээд байна. Юуны хувьд бас орс дуу. Тэгээ орс дуу энэ Браво гэж хамтлаг бид нар хүүхэд байхдаа их сонсдог байсан. Олон гоё дуунуудтай. Тэгээ энэ эднэр дундаас би өөрөө одоо хүүхэд байхдаа их дуулах туртай байсан нэг дууга дуулах гэж оролдъё. Наверное, удивишься ты, когда узнаешь, что он давно уже везде, как день с тобой. Для тебя он как любой другой, он другой, но вовсе не любой. Однажды весенним днем узнаешь ты все о нем. Однажды ты будешь с ним вдвоем. Наверное, удивишься ты, когда узнаешь, что он давно уже узнал, где ты живешь. Он узнал, как ты одета в дождь, что читаешь и о чем поешь. Однажды весенним днем узнаешь ты все о нем. Однажды ты будешь с ним вдвоем. Наверное, удивишься ты, когда узнаешь, что этот незнакомый
свете происходит вдруг. И когда-нибудь замкнется круг, однажды весенним днем узнаешь ты все о нем. Однажды ты будешь с ним вдвоем. Энэ их гоё үгтэй дуу штэ. Нэг одоо манай үзэгчд ойлгочлоо гэх л та. Тэгээ нэг л охин л эргүүлээд байгаа нөхөр штэ. Нууц арал араас нь ерөнхийдөө хараал яваад байдаг. Хараал яваад байдаг. Тэгээ чи ер нь бол гайхандаа л гэдэг байгаа байхгүй. Тэр хүн чинь би шүү дээ л гэдэг байгаа штэ тий. Тэр янз бүрийн бүх юм чи мэддэг болцсон. Араас чинь дагаад л яваад байдаг. Янз бүрийн бэлэг сэлт өгөөл байдаг тий. Тэгтээ хин гэдэг нь мэдэгддэг. Нөгөө нууц ноёнтон гэдэг шиг. Тэгж явж байгаа л хамгийн сүүлж байгаа бадаг тэр нөхөр чинь биш штэ. Содон хоороолоос урьдчилан төлбөр төлгөөд бэлэн дэлгэрүүлэх боломжуудыг санал болгосон. Урьдчилан 5% төлөөд байраа захиалсан. Ердөө 5%. Зөвхөн содон хорооллын захиалагч нарт 8% зээл илүү амар боллоо. Содон хороолол. Өөдлөх айл үүтлээсээ Орос чанар Орос хаалгыг танд зориулж байна. Чинонд Орос Монголиа компани усчийг дуу чимээ хүйтэн сэрүүнийг нэвтрүүлэхгүй удаан эдлэгээтэй олон улсын ISO 9001-9002 гэрчилгээтэй өнгө загварын өргөн сонголттой Орос хаалгыг бид худалдаалж суйрлуулж өгнө. Буйныг гаргахгүй, бузрыг оруулахгүй чанартай Орос хаалгыг 99-544-9 85-55-64-19 дугаараар захиалаарай. Чинонд Орос Монголиа компани. Содон хоороолоос урьдчилан төлбөр төлгөөд бэлэн дэлгэрүүлэх боломжуудыг санал болгосон. Урьдчилан 5% төлөөд байраа захиалсан. Ердөө 5%. Зөвхөн содон хорооллын захиалагч нарт 8% зээл илүү амар боллоо. Содон хороолол. Мон ур хийц төмөр хийцийн үйлдвэр. Цонхны хаалт, төмөр хашаа, хайс, хашааны хаалга, төрөл бүрийн хийц загвартай хүлэмжийг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хямд үнээр үйлдвэрлэж байна. Утасны дугаар 99-77-8, 99-12-79. Мон ур хийц төмөр хийцийн үйлдвэр. Бид чанарыг эрхэмлэн. Содон хоороолоос урьдчилан төлбөр төлгөөд бэлэн дэлгэрүүлэх боломжуудыг санал болгосон. Урьдчилан 5% төлөөд байраа захиалсан. Ердөө 5%. Зөвхөн содон хорооллын захиалагч нарт 8% зээл илүү амар боллоо. Содон хороолол. Өөдлөх айл үүтлээсээ Орос чанар Орос хаалгыг танд зориулж байна. Чинонд Орос Монголиа компани усчийг дуу чимээ хүйтэн сэрүүнийг нэвтрүүлэхгүй удаан эдлэгээтэй олон улсын ISO 9001-9002 гэрчилгээтэй өнгө загварын өргөн сонголттой Орос хаалгыг бид худалдаалж суйрлуулж өгнө. Буйныг гаргахгүй, бузрыг оруулахгүй чанартай Орос хаалгыг 99-544-9 85-55-64-19 дугаараар захиалаарай. Чинонд Орос Монголиа компани. Содон хоороолоос урьдчилан төлбөр төлгөөд бэлэн дэлгэрүүлэх боломжуудыг санал болгосон. Урьдчилан 5% төлөөд байраа захиалсан. Ердөө 5%. Зөвхөн содон хорооллын захиалагч нарт 8% зээл илүү амар боллоо. Содон хороолол. Бидний урилгыг хүлээн авч манай үзэгчдэд сайхан аккорд аялгуу зориулсан та хоёрт маш их баярлж байна. Тэгээ дуу хөгжим дуусч дундарддаг болохоор нэвтрүүлгийн төгсгөлийн аккордыг бас ямар дуу зориулах вэ гэж хэнд зориулах вэ гэд болов бас сая Орос дууд болсон гадаад дуу байвал гэж бодоод байл л та тий. Надаа нэг дуул оролдондоо эхнэрдээ зориулж л одоо дуулдаг байсан дуу Casablanca гэдэг дуу байдаг. Энийг ямар ч байсан одоо уг нь бол 10 хэдэн жилийн өмнө бол дараад дуулж тэлсэн. Одоо тэгээд хоолоо бас хөрөхгүй тэгээд сайхнаа манд дэмжих бах. Тэгээд оролдъё. Тийм ээ. I fell in love with you watching Casablanca.
show in the flickering light. Popcorn and cokes beneath the stars became champagne and caviar, making love on a long summer's night. I thought you fell in love with me watching Casablanca, holding hands beneath the battle fan in Rick's candlelit cafe, hiding in the shadows from the spies, a rockin' moonlight in your eyes, making magic at the movies, my old Chevrolet. Oh, a kiss is still a kiss, Casablanca, but a kiss is not a kiss without your sound. Please come back to me, Casablanca. I love you more and more each day as time goes by. I love you more and more each day as time goes by. I guess there's many broken hearts in Casablanca. I've never really been there, so I don't know. I guess the story will never be seen on the big white silver screen, but it hurts just as bad when I had to watch you go. Oh, a kiss is still a kiss in Casablanca, but a kiss is not a kiss without your sound. Please come back to me in Casablanca. Love you more and more each day as time goes by. I love you more and more each day as time goes by. За их баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа. Одоогийн мөртөө цогц холбоотой байхыг өрөөж байна. Тэгээд манай нэвтрүүлгийн ерөнхий спонсор 3 буг вакуум цонхны үйлдвэр гэж байд юм аа. Тэндээс та бүхнийг одоо хувийнхаа амны сууц юм уу тусландаа одоо вакуум цонх хийлгүүл чанартай сайн цонх хийлгүүл 20% хямдралын эрхийг бас олгож байгаа. Бас нэвтрүүлэгт ороод болж шүү дээ. За та бүхэн ч гэсэн их баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Ер нь гитар бол үнэхээр одоо түрүүн бид ярьсан их сайхан хөгжим. Тэгээд хичээлээ оролдлоо. Олон жил гитар дараагүй, гитар одоо дуулаагүй дуунуудаа бас сэргээж ингэж чадан ядан дуусгаж оролдлоо. Сайхнадаа баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За их баярлалаа. Social climbs to live for a few dollars more. Social lives to live like just so sad. Music and wonderful roses. There's so much.